Сайн байцгаана зөвштэй парламент телевизийн дэлхийн таймын хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. За өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад бас онцлог үйл явдлыг дэлхийн таймаараа онцолдог. Энэ 7 хоногийн таймын эхэнд бид Иран улсад болж байгаа иргэдийн эсэргүүцлийн чагсаалыг онцолж байгаа юм а. За Америкийн нэгдсэн улсад төвтэй хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээний агентлаг гэмээр одоо хүний эрхийн байгууллагын зүгээс мэдээлж байгаагаар энэ 7 хоногийн сүүлийн үеийн байдлаар бол одоо тус улсад өрнөж байгаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөтөлбөрийн үеэр 2400 гаруй хүн амиа алдаад байна гэсэн юм тоог бол танилцуулаад байгаа. Гэхдээ одоо энэ өөр улс оронд төвтэй хүний эрхийн байгууллагуудын өгч байгаа том мэдээлэл бол яг Иран улсын одоо албан ёсны мэдээллүүд бол биш гэдгийг бол бас анхаарах хэрэгтэй. Тус улсын засгийн газрын зүгээс бол ойролцоогоор 50 гаруй хүн амь өргөцсөн, 2000 гаруй хүн баривчлагдсан гэсэн юм өөр мэдээлэл өгч байгаа. Хүний эрхийн одоо гадаад улс оронд байрладаг төвтэй одоо хүний эрхийн байгууллагын зүгээс 2400 гаруй хүн одоо амь өргөцсөн гэсэн юм өөр тоо мэдээллийг өгöd байгаа. За дээрэс нь мөн маш олон тооны олон мянган хүн баривчлагдаж за тэдгээрийг төргөвчлсөн журмаар одоо шүүж шийдвэрлэнэ гэсэн юм одоо мэдээллүүд бол энэ 7 хоногт гараад байна. За Ираны эрх баригчид бол жагсагчдыг үүмэн дэгдэгч нар гэж нэрлэж за гадаадын улс орнуудыг тэр дотор Америкийн нэгдсэн улсыг бол одоо энэ хүү Иран улсад үүсэж байгаа үүмэн самууныг бол одоо төрхөрч хөдөөж байгаа хэмээн буруутгаж байгаа. За тэгээд улс оронд одоо Иран улсад өрнөж байгаа энэ жагсаал хөдөлгөөнийг зогсооход хүч хэрглэж ингээд олон хүний амнасыг одоо хөнөөж байгаа ийм үйл явдал бол үндсэндээ болж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын зүгээс ялангуяа тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол одоо энэ тал дээр өөрийн байр суурийг бол удаа илэрхийлсээр байгаа. Тэрээр Иранд өрнөж байгаа нөхцөл байдлын талаар одоо хариу арга хэмжээ авах төрөл бүрийн хувилбаруудыг за тэр дундаа дипломат болон мөн цэргийн арга хэмжээг хэлэлцэж байгаа талаар бол мэдэгдсэн. За үүний дараагаар бол яг энэхүү Трампын байр суурь нь бол хоёр улсын хооронд хурцдмал байдлыг бол улам нэмэгдүүлж за Ираны эрх баригчдын зүгээс бол хариу мэдээлэл хийхэд хүргэсэн байна. Хэрвээ Америкийн нэгдсэн улс хөндлөнгөөс оролцож халдлага үлдэж довтолсон тохиолдолд Иран улс хариу арга хэмжээ авч за Америкийн нэгдсэн улсад хариалагдах цэргийн бааз, тэнгисийн хөлөг онгоцууд мөн одоо Израиль дахь энэ объектуудад бол одоо цохилт үзүүлэн тэдгээр объектууд бол хууль ёсны бай болно гэдгийг бол анхааруулсан байна. За энэ жагсаалын тухайд гэвэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн жагсч эхэлсэн. Одоо 3 дахь 7 хоногт одоо ороод ингээ өргөжлөж байгаа. Ийм жагсаал. За энэ жагсаалыг анх бол худалдаачид эхлүүлсэн. Одоо бизнес эрхлэгчид эхлүүлсэн байгаа. Учир нь Иранд бол одоо үнийн өсөлт, за валютын ханшийн өсөлт, юмны одоо үн өссөн, инфляц нэмэгдсэн, за эдийн засгийн байдал бол одоо өндөрч доройтсон. Одоо холбоотойгоор бол одоо иргэдийн жагсаал цуглаан бол худалдаачдын анх эхлүүлсэн жагсаал цуглаан одоо тус улсын бүх мужийг хамарсан, бүх томоохон хотуудыг хамарсан ийм иргэдийн томоохон жагсаал цуглаан болон өргөжсөн байгаа. За Ираны 31 мужид бол өргөжсөн байгаа. За ингэж өргөжсөний дараагаар буюу өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт тус улстайгаа одоо интернет сүлжээг бол тасалсныг хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн. За тэгвэл энэ Ираны одоо эсэргүүцлийн жагсаал цуглааныг бас дэлхийн бусад улс оронд Ираны ард иргэдийг дэмжсэн бас энэ жагсаал цуглаанууд бол одоо болж байгаа. За жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес, холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин, за Францын нийслэл Парис, Испанийн нийслэл Мадрид зэрэг одоо Америк болон Европын хотуудад мөн эсэргүүцлийн одоо жагсаалууд болж за оролцогч нар нь Ираны удирдлагын эсрэг урайл ооцсон барьж барууны орнуудаас арга хэмжээ авахыг шаардсан ийхүү одоо жагсаар байгаа юм аа. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын зүгээс бол одоо Иран улсад байгаа ард иргэдтэй зориулж сануулга гаргасан байгаа. За Иран улсаас нэн даруй гарах хэрв Ираны хэлээр гарах боломжгүй бол өөрийн гэр орон эсвэл өөр бусад аюулгүй байранд үлдэж хоол хүнс ус эм тариа болон бусад шаардлагатай зүйлсийг нөөцлөх жагсаалд оролцохоос зайлсхийх анхаарал боломжтой байх хэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авах гар утасны цэнгийг хангалттай байлгаж гэр бүл төрөл төрөстэй холбоотой байх
нөхцөл байдлын талаар одоо арга гэрийнхэнтэй мэдээлэл өгөхийг бол сануулсан мэдээллийг гаргасан ба. За дээрээс нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай бизнес хийдэг бусад улс орнуудад Америк нэгдсэн улс 25% тариф ногдуулна гэсэн юм мэдээллийг бол хийсэн байгаа. За тэрээр энэхүү шийдвэрээ эцсэх бөгөөд шууд хэрэгжүүлж эхлэн хэмээн тодорхойлсон. Гэхдээ үүнд ямар одоо улс орнууд хамааралтай болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол Трампч тэр цагаан ордноос ч мөн одоо тайлбар мэдээ бол хийгээг байгаа. За гэхдээ Иран улсын худалдааны хамгийн том түншүүд бол Хятад болон Хятадын араас Ирак, Араб нэгдсэн Эмират, Турк энэтхэг зэрэг улсууд бол жагсдаг байгаа. За энэ бол Трамп одоо энэ Ираны эрх баригчид жагсагчдын амьд хүрсээр байх юм бол Америк нэгдсэн улс хөндлөнгөөс оролцсноо гэж эхэндээ анхааруулж байсныг дараагаар хийсэн ийм эдийн засгийн буюу тарифын арга хэмжээ байгаа шийдвэр. За дээрээс нь мөн тэрээр одоо агаараас цохилт өгөх гэх мэт цэргийн оролцооны хөлбөрүүд хүчинтэй хэвээр байгаа гэдгийг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левит бол мэдгдсэн. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэ 7 хоногт бол одоо нэлээд хэдэн мэдээллүүдийг хийсэн. Тэрээр Тегеранд болсон одоо гадаадын дипломатчдын уулзалтын үеэр Иран улс нь Америк нэгдсэн улстай харилцан хүндэтгэлтэй одоо энэ байдлын үндсэн дээр хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Гэхдээ мөн дайн хийхэд дайнд ч одоо бэлэн байна гэсэн бас ийм зүйлийг бол яриад байгаа юм аа. За тэгээд энэ жагсаал хөдөлгөөн бол одоо хэр удаа үргэлжлэх нь нэгдүгээр тодорхойгүй байна. За хоёрдугаарт бол жагсаал хөдөлгөөнийг одоо дарахын тулд Ираны эрх баригчдын зүгээс бол хүч хэрэгжилж жагсаалд оролцож байгаа хүмүүсийг одоо амь насыг нь охироож за мөн олон мянган хүнийг одоо баривчилж за зарим их сурвалжуудад мэдээлж байгаагаар бол 18 мянган хүний одоо баривчлагдсан хүний энэ хэргийг бол шүүх төрөвчлсөн журмаар шийдвэрлэж за зарим хүнд нь бол цаазын ял оноох нь зүйтэй гэсэн одоо ийм байр суурийг бол илэрхийлээд байна. За ингээд Иранд өрнөж байгаа одоо эдийн засгийн хүндрэлт оройтлоос үүдэн бий болсон одоо энэ ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн хизээ дуусах нь тодорхойгүй үргэлжилсээр байна. Гэхдээ тус улсын одоо энэ жагсаалын талаарх одоо бодиттой мэдээллүүд бол тун хомс байна. Төрөл бүрийн байгууллагууд янз бүрээр мэдээлж байна. За дээрэс нь хичнээн хүн одоо энэ жагсаалтай холбоотойгоор ингэж шүүхээр шийтгэгдэж эсвэл амь насаа алдаж эсвэл бэртэж гэмтсэн ч гэдэг юм уу ийм байгаа талаарх мэдээлэл бол одоо бас яг үнэн бодит зөв мэдээлэл бол одоо авахд бол нэлээд хэцүү юм байдалтай үргэлжилж байна. За тайм хөтөлбөрөөр онцолж байгаа дараагийн одоо сэдв үйл явдал бол Гренланд аралтай холбогдолтой. Энэ 7 хоногт өрнөсөн үйл явдлууд байна. За Дональд Трамп бол Гренланд арлыг одоо Америк нэгдсэн улсыг аюулгүй байдлын одоо ашиг сонирхлын хүрээнд за мөн одоо Арктикийн бүс нутаг дах одоо Орос хятадын энэ нөлөөлөл нэмэгдэж байгаагийн эсрэг Америк нэгдсэн улс эзэмших ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэний үндсэн дээр одоо Гренланд арлыг бол эзэмших юм асуудлыг бол дэвшүүлээд байгаа. За тэгвэл энэ 7 хоногт энэ талаар Гренланд арлын зүгээс за мөн Гренланд Данийн одоо бас гадаад хэргийн сайднаар Вашингтонд ирж одоо энэ асуудлыг хэлэлцсэн юм үйл явдлууд бол араараас өрнөлөө. За мөн дээрээс нь Гренланд аралд одоо Европын орны зэвсэг түвшнийхэн бас одоо ирээд байгаа ийм үйл явдлууд бол өрнөж байна. За тэгэхээр энэ 7 хоногийн мягмар гарагт Гренланд болон Даны ерөнхий сайднаар Америк нэгдсэн улсын засаг захиргааны Гренланд арлыг эзэмших тухай асуудлаар хамтарсан хэвлэлийн баг хурлыг байр сууриа илэрхийлсэн. За Гренландын ерөнхий сайд Йенс Фредерик Нильсен хэлэхдээ хэрвээ одоо манай аралд сонголт хийх шаардлага гарвал манай ард түмэн Америк нэгдсэн улсаас илүү Данийг сонгоно хэмээн мэдгдсэн ба. За энэ бол үндсэндээ одоо Трамп энэ асуудлыг дахин сөхөж гаргаж ирснээс хойш Гренланд арлын эрх баригчдын зүгээс илэрхийлсэн юм хамгийн одоо тодорхой хийгээд ийм хатуу байр суурь болсон байна. За Даны нийслэл Копенгаген хотноо болсон энэхүү хэвлэлийн баг хурлын үеэр Даны ерөнхий сайд Метте Фредерик гэсэн мөн мэдээлэлтэй Трампын төлөвлөгөөг бол одоо хамгийн ойрын холбоотны зүгээс бидэнд ирж байгаа хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм даралт шахалт хэмээн эрс буруутгаад за Америк нэгдсэн улс нь бол Гренландыг эзэмшихийн тулд цэргийн хүч хэрэглэх нь Атлантын далайд амласан батлан хамгаалах цэргийн эвсэл буюу НАТОгийн төгсгөл болно гэдгийг бол анхааруулсан юм аа. За харин тэгвэл энэ тал дээр Трамп өөрийнхөө байр суурийг юу гэж илэрхийлсэн бэ гэхээр тэр Гренландын одоо ерөнхий сайдын сонголтын талаарх одоо мэдээлэл бол
тэдний л асуудал. Би бол үүнтэй санал нийлэхгүй байна. За гэхдээ энэ нь бол тэдний хувьд томоохон асуудал болж хувирах болно гэсэн одоо ийм байр суурь авал тэрээр илэрхийлсэн байна. За тэгвэл Дани болон Гренландын гадаад хэргийн сайд нар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance, төрийн нэрмжийн дарга Марко Рубио нартай лавг гарагийн өдөр одоо Вашингтон хотноо уулзсан байгаа. Үүнийхээ дараар хийсэн мэдэгдэлтэй Гренландын асуудлаар Дани бол Америкийн нэгдсэн улсын хооронд бол одоо зарчмын эрс ялгаатай байр суурийг бол баримталж байна гэдгийг Дани гадаад хэргийн сайд Ларс Лёке Расмуссен мэдгдсэн. За дээрэс нь одоо энэхүү асуудлаар харилцан бие биенээ хүнддэг үндсэн дээр хамтран ажиллахыг бол Дани гадаад хэргийн сайд Америкийн нэгдсэн улсад хандан уриалсан байгаа. За түүний хэлснээр бол зөвшөлтсөл хүрэх боломжийг олж нээхийн тулд одоо өндөр түвшинд ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон гэдгийг бол тэрээр мэдгдсэн байгаа. За гэхдээ одоо энэ Гренландын асуудал дээр зөвшөлтсөл хүрэхийн тулд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг бол харгалзан үзэхийн зэрэгцээгээр Дани хаант улсын тогтоосон улаан шугамыг бол давах ёсгүй гэдгийг хэлсэн байна. За тэгвэл Гренландын гадаад хэргийн сайд Вивиан Моцфельд хэлэхдээ бид Америкийн нэгдсэн улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бол эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ Гренландыг тус улсын хариалалд оруулахыг бол хүсэхгүй байна гэсэн ийм мэдээллийг бол тус хийсэн байна. За энэ одоо Америк болон Дани Гренландын ажлын хэсгийн байгуулагдаад байгаа ажлын хэсгийн эхний уулзалтыг ойрын хэдэн 7 хоногийн одоо дотор багтаан дахин одоо зохион байгуулахын төлөвтэй байгаа гэдгийг их сурвалжууд мэдгдсэн юм аа. За тэгвэл энэ 7 хоногийн сүүлээр одоо Европын улс орнуудын зэвсэг түвшний цэргийн нэгж одоо бие бүрэлдэхүүн бол Гренланд аралд ирээд байна. За тодруулах юм бол Гренландын нийслэл Нүүк хотод одоо Францын арми 100 тонны цэргээс бүрдсэн нэгж ирснийг бол мэдээлсэн. За дээрэс нь Герман, Швед, Норвеги, Финлянд, Нидерланд, Их Британи зэрэг одоо Европын хэд хэдэн улсын тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой жижиг хэмжээний багийг бол мөн тус аралд түр хугацаанд байрлуулахаар илгээсэн гэдэг ийм мэдээллүүд бол байгаа. За Европын орнуудын цэргүүд Гренланд аралд бол Дани улсын зохион байгуулахаар болоод байгаа. Operation Arctic Endurance хэмээх юм хамтарсан цэргийн сургуультад бол оролцох зорилготойгоор ийхүү ирж байгаа. За цэргүүд хэр удаан Гренланд аралд байрлах нь бол тодорхойгүй түр хугацаагаар гэж бол одоо мэдээлээд байгаа. За түрүү хэлсэнчлэн одоо Франц, Герман, Швед, Норвеги, Финлянд, Нидерланд, Их Британи гэсэн одоо улсуудын ийхүү цэргээ энэ 7 хоногт одоо Гренланд аралд бол илгээгээд байгаа юм аа. За дараагийн онцлог үйл явдал бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай аж төлөөлөгч Стив Виткоф энэ 7 хоногт газын зурвас одоо гал зогсоох хэлэлцээний 2 дахь үе шат эхэлж байгааг бол мэдгдсэн юм үйл явдал байгаа юм аа. За тодруулах юм бол Трампын энхийн төлөвлөгөөний 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлсэнийг Стив Виткоф мэдгдсэн. Түүний хэлснээр бол шинэ үе шат нь газын зурвасыг зэвсэггүй болгох, за тухайн бүс нутгийг сэргээн босгох мөн түр хугацаанд Палестинд технократ засаг захиргааг одоо байгуулахад чиглэгдэнэ гэдгийг бол мэдээлсэн байна. За дээрээс нь Трамп ч гэсэн одоо газын зурвасыг удирдах энхийн зөвлөл байгуулагдсан гэдгийг бол мэдгдсэн. Тэрээр өөрийн Truth Social нийгмийн одоо сүлжээний платформд бичгтээ энхийн зөвлөл байгуулагдсныг одоо бахархалтайгаар мэдэгдэж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг удахгүй зарлах болно гэсэн одоо ийм зөвлөг бол бичсэн байгаа. За урд өмнө хизээж хаанч байгуулагдж байгаагүй хамгийн агуу ийм зөвлөл бол байх болно гэсэн одоо зүйлийг бол бичсэн байгаа. За түрүү хэлсэнчлэн одоо энэ үе шатанд бол Газад шилжилтийн технократ засаг захиргааг бол ийхүү байгуулахаар болж байна. За мөн газын зурвасын удирдлагын үндэсний хорог байгуулна. За дээрэс нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийг хураах ажлууд бол энэ шатанд багтахаар болоод байгаа юм аа. Харин эхний шатанд бол та бидний одоо санаж байгаачлан барьцааны хүмүүсийг одоо бүгдийг нь суллсан амьд болон одоо амиа алдсан хүмүүсийн цогцыг одоо Израиль болон бусад одоо улс орнуудад бол буцааж өгөх ийм ажлууд багтсан байгаа. За Стив Виткоффын дурдсанаар бол эхний шатанд амиа алдсан 28 хүний 27-гийн шарлыг Израилийн талд хүлээлт өгсөн гэдгийг бол тэрээр мэдээлсэн. За Газын зурваст Израиль болон Хамасын хооронд дайныг зогсоох энэ хэлэлцээр бол өнгөрсөн оны 10 сард Египтийн Шарм эль-Шейх хотноо бол
Америк нэгдсэн улс, Египт, Туркийн удирдагчдын зуучлалын одоо дагуу байгуулагдж байсан байгаа. За тэгээд мөн одоо эхний үе шатны хүрээнд бол барьцааны хүмүүсийг суллахын хажуугаар газын зурвас руу одоо хүмүүнлэгийн тусламж ачаа барааг бол одоо нэвтрүүлж эхлэх юм арга хэмжээг бол авч байсан байгаа. За тэгвэл энэ шатанд бол энэхүү түр хугацаанд Палестинд шинэ засаг захиргаа байгуулагдах нь байна. За мөн газын зурвасыг одоо зэвсэггүйжүүлэх арга хэмжээ, сэргээн босгох арга хэмжээнүүд бол одоо энэхүү явагдах нь байна. За энэ одоо шат бол энэ 7 хоногт эхэлж байгааг Америк нэгдсэн улсын зүгээс энэхүү зарлан мэдэгдээд байгаа юм аа. За Дональд Трампын хувьд бол энэхүү инхийн зөвлөл хэмээх одоо шинэ технократ засаг захиргааг бол даргална. Одоо энэ зөвлөл бол Трампын хяналтанд орол ажиллах юм. За тэгээд Трамп одоо энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ одоо зарлах бас юм. Одоо Давос хотноо жил бүрийн ихээр болдог. Швейцарын Давос хотноо болдог энэ форумд зарлах бас юм төлөвтэй байна гэсэн мэдээлэл бол нийтлэгдсэн байгаа. За эх 7 хоногт бол одоо Швейцарын Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп орохоор болсныг их сурвалжууд мэдээлсэн. За энэ жилийн одоо Давосын форум бол 1-р сарын 19-ээс 23-ны хооронд зохион байгуулагдана. За энэ жил яриа хэлэлцээний үзэл санаа гэсэн үндсэн сэдвийн дор зохион байгуулагдахаар болоод байгаа юм аа. Дэлхийн даамт хэлбэр үргэлжилж байна. Дараагийн нэгэн онцгой үйл явдлын 7 хоногт болсон нь Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, за мөн өнгөрсөн оны Нобелийн их тайвны шагналт Мария Корина Мачадо Америк нэгдсэн улсын Вашингтон хотноо одоо хүрэлцэн ирж ерөнхийлөгч Дональд Трамптай уулзнаа гэсэн мэдээлэл цацагдсан. За тэгвэл энэхүү уулзалт Пүрэв гараг цагаан ордонд болсон энэ үйл явдлыг онцолж байна. За тэгвэл Мария Корина Мачадо цагаан ордонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хаалттай уулзалтыг хийж мөн үдийн зоог барьсан. За энэхүү уулзалтын дараагаар Трамп өөрийнхөө нийгмийн сүлжээний Truth Social платформд хуудсандаа бичихтэй. За өнөөдөр би Мачадотой уулзсан нь бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэр бол маш их зүйлийг туулж гарсан юм гайхалтай эмэгтэй. За дээрэс нь Мария надад Нобелийн их тайвны шагналаа бол гардуулсан. Энэ үйлдэл түүний энэ үйлдэл нь бол одоо харилцан хүндлэлийн юм гайхалтай илэрхийлэл болсон юм сайхан үйл явдал боллоо. Баярлалаа Мария гэсэн утгатай энэ зүйлийг бол бичсэн байна. За тэгээд Мария ч гэсэн одоо цагаан ордноос гарч ирээд одоо сэтгүүлч нар за дэмжигчид нартайгаа одоо уулзах үедээ бол бас энэ талаараа хэлсэн байгаа. Би түүнд одоо Нобелийн шагналаа гардуулсан. За гэдгээ бол хэлсэн байна. За Нобелийн шагналыг шилжүүлэх гэсэн асуудлууд бол өмнө бол яригдчихсэн. Гэхдээ Нобелийн хорооны зүгээс бол ийм боломж байхгүй гэдэг нь Нобелийн дүрмд бол заагдсан байдаг гэдэг бол бас мэдэгдэжсэн байна. За Мария Корина Мачадо бол Венесуэлд арчлыг хамгаалахад хувь нэмрээ оруулсан. Тус улсын одоо арчлын төлөө тэмцэгч сөрөг хүчний удирдагчтай ийм хүн. За тэрээр өнгөрсөн оны одоо Нобелийн шагнал гардуулах Осло хотноо болсон яслалын үеэр бол одоо Нобелийн шагналаа гартан авахтаа би энэ шагналыг одоо Трампд бол зориулж байна гэсэн бас энэ зүйлийг хэлж ирсэн ба. За хэдийгээр энэхүү одоо Мачадод цагаан ордны зүгээс бол их хүндэтгэл үзүүлж түүнийг хүлээн авч уулзж байгаа боловч түүнийг Венесуэлийн шинэ удирдагчаар томилох одоо санаачлагыг бол Трампын засаг захиргаа дэмжихгүй байгаа. Трампын засаг захиргаа одоогийн байдлаар Венесуэлийн төр ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа дэд ерөнхийлөгч Делси Родригесийн засгийн одоо засаг захиргааг бол дэмжиж байгаа билээ. Ингээд дэлхийн тайм хөтөлбөрийн төгсгөлд яг энэ хөө нэвтрүүлэг та бүхэнд хүрч байгаа баасан гарагт болсон нэг үйл явдлыг өргөж байна. За 2024 оны 12 дугаар сард цэргийн эргэлт гаргаж төрийн эсрэг бослог хийсэн хэрэгт буруутгагдсан өмнө солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл прокуроруудын зүгээс цаазын ялгаанах хүсэлтийг шүүхэд гаргаж байгааг бол энэ 7 хоногт мэдэгдсэн. За тэгвэл өнөөдөр буюу одоо 16-ны баасан гарагт Сөүл хотын төвийн дүүргийн шүүхийн 35 дугаар эрүүгийн хэлтэст одоо шүүхээс ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд эрх мэдлээ оруулан ашигласан болон одоо бусад үндслэлээр анхны шүүх хурлаар 5 жилийн ойрхол оноолоо гэсэн одоо ийм мэдээлэл бол цацагдаад байна. За тэгээд дараагийн шүүх хурлыг 2 дугаар сарын 19-ний өдөр товлоод байгаа юм аа. За ингээд үзэгч та бүхэнд дэлхийн даамт хэлбэрээр өглөө анхаарлаа хандсан баярлалаа.